Шөнийн мэнд 2014 онд нээлттэй хийсэн Дуэйн Джонсны бас тоглосон Rampage буюу сүйтгэл нэртэй киног төлөвлөж байна. Тухлан сууж таалан болгоно уу? Лайк болон subscribe-раа дараарай. Генийн өөрчлөлтөнд орсон амьтад тэдний адал явдал. Кино эзэн суугтаа тавтай морил. Эхэнд бидэнд Energy нэртэй биологийн бодисын менежментийн компани тэдний Affind нэртэй хувийн сансрын станцад хулган дээр нууц судалгаа хийж байх үеэр тэр хулганд мангас шиг асар том хэмжээтэй болж хувирснаар сансрын станц бүрэн сүйддэг. Гэхдээ үүнээс өмнө тентхийн цорын ганц амьд үлдэгч багийн гишүүн станцаас 3 тусгай савыг авч нэг капсулаар сансрын станцаас салдаг. Энэ багийн гишүүний цуглуулсан 3 савнд яг л хулганыг хүчрэхэг том хэлбэрт хувиргасан тэр тусгай бодис агуулгадж байдаг. Тэрээр эдгээр савыг Energy компанийн гүйцэтгэх захирал Гилэр Вайдны үгээр тэр сансрын станцаас цуглуулахаас өөр аргагүй болдог. Учир нь Energy компани энэ судалгааны ард их хэмжээний мөнгө зарцуулсан тул тэдний судалгаа ингэж бүтлгүүдхийг тэд хизээж хүсээгүй. Тийм ч учраас тэр багийн гишүүнийг тэр савыг авч дэлхий рүү буцахад хүргэдэг. Харамсалтай нь түүний буцаж ирж байсан капсул нь агаарт дэлбэрч сүйддэг. Юутай ч эндээс дүр зураг өөрчлөгдөж бид энэ киноны гол дүр болох Дуэйн Джонсон буюу Дэвис огтой танилцдаг. Тэр бол Ахмад цэргийн албан хаагч бөгөөд одоо Сан-Диего хотын амтны хүрээлэнгийн сафари паркт ажилладаг бөгөөд Жорж нэртэй ховор төрлийн гориллыг сургадаг. Дэвис цэрэгт байхдаа анчтаас тэр гориллыг аварч байсан бөгөөд дараа нь түүнийг энэ амтны хүрээлэнд байрлуулсан ч Дэвис түүнийг багаас нь ажигласаар ирсэн тул одоо тэдний хооронд маш гоё найрсаг харилцаа тогтсон. Тэд хоёр бие биетэйгээ дохио зангаагаар хүртэл ярилцдаг. Ямартай ч дэлхий рүү ирэх замдаа сүйдсэн капсул доторх тэр 3 савнд Ануийн 3 уур газар дундаг. Нэг нь Сан-Диего хотын амтны хүрээлэнд унахад сонирч зангаар Жорж горил тэр савыг шалгах гэтэл доторх тусгай бодисоор халдварладаг. Үлдсэн 2 савны нэг нь Америкийн матарт хүрч нөгөө нь Вайомингийн ойд унснаар тентхийн чонд мөн эмгэг төрүүлэгчтэй харьцдаг. Өмнө нь би та бүхэнд хэлсэнчлэн эдгээр савнд байх тусгай бодисоор хулган хүртэл асар том хэлбэрт хувирсан бол эдгээр 3 уур амьтан тэр эмгэг төрүүлэгчтэй харьцснаар юу болохыг та бүхэн төсөөлж байгаа биз? Тийм ээ, таны бодож байгаа зүйл яг тийм болно. Маргааш нь Дэвис амтны хүрээлэнд ирэхэд Жорж тентхийн баавгайг алж өөрөө уурлаж нэг агууд сууж байхыг хардаг. Үүнийг хараад Дэвис түүнтэй ярилцах гэтэл нэг шөнийн дотор Жоржийн хэмжээ 2 дахин том болсныг ойлгодог. Энэ нь Дэвист огт итгэмээргүй санагддаг. Гэхдээ азтай нь тэр газраас Дэвис тэр савыг олж авч хадгалдаг бөгөөд тэр савны улмаас Жоржийн ийм байдалд орсон гэж сэжиглэнэ. Тэр даруй Дэвис тэр савыг шинжилгээнд зориулж лабораторид аваачиж мөн Жоржид хэрхэн ийм өөрчлөлт гарсныг тогтоохын тулд шинжилгээ эхэлдэг. Нөгөө талаар мэдээний сугаар амтны хүрээлэнгийн гориллын ийм төгшүүртэй зам үйлийн тухай мэдээ гарч мөн Affind сансрын станцын сүүлийн тухай мэдээ дэлгэрхэд доктор Кит Колдвелл эмэгтэй эмч шууд Дэвистэй уулзахаар ирдэг. Учир нь тэр Жорж гориллын гинтийн өөрчлөлтийн шалтгааныг таамаглаж чаддаг. Доктор Кит нэгэн цагт Energy компанид ажиллаж байсан бөгөөд тэр анх Rampage төслийг эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл эдгээр бүх амьтад мангас болж хувирах шалтгаан болсон тэр төслийг Кит эхлүүлсэн ч тэрээр ийм муу сэтгэлээр тэр төслийг огт эхлүүлээгүй. Тэр зөвхөн цорын ганц захынхаа ховор өвчнийг эмчлэхийн тулд энэ төслийг эхлүүлсэн. Гэтэл Energy компанийн гүйцэтгэх захирал Гилэр энэ төслийн үр дүнгийн талаар мэдээд Китийн энэ төслийг биологийн зэвсэг болгон ашиглаж болно гэж төлөвлөж, үүгээр компани нь асар их ашиг буюу мөнгө олох боломжтой гэж үздэг. Гэтэл Кит өөрийн нээлтийг компани нь ийм биологийн зэвсэг болгон ашиглах гэж байгааг мэдээд тэр даруй судалгааны бүх мэдээллийг засгийн газарт ил гаргахыг оролддог. Гэвч Гилэр төлөвлөснөөрөө Китийг хулгайн хэрэгт баривчлуулж шийтгэл болгон 6 сар шоронд хийдэг. Тэр хугацаанд түүний өвчтэй ах эмчилгээ дутмаг нас бардаг. Ингээд шоронгоос сулагдмагц Кит дахин оролдож Energy-ний Rampage төслийг засгийн газрын өмнө хэрхэн ил болгох талаар хичээж эхэлдэг. Одоо тэр Дэвистэй уулзахаар ирсэн шалтгаан нь яг энэ юм. Учир нь Дэвисийн гарт байгаа тэр савыг олж авбал Кит олон зүйлийг нотолж чадах байсан. Юутай ч энд Кит Дэвис хоёр Жоржийг ажиглаж эхлэхэд яг тэр үед Жорж дахин уурлаж торноосоо гарч байшингаас зүгтдэг. Дэвис түүнийг ямар нэгэн байдлаар тайвшруулсан ч удалгүй агент Харви Расселийн удирдсан засгийн газрын баг тэр газар ирж Жоржийг ухаан алдуулан баривчилдаг.
Нөгөө талаас энерчин компанийн гүйцэтгэх захирал гэлэр тэр 3 сав анумын өөр газарт унсныг мэдээд Бирк нэртэй хөлсний этгээдэд ямар ч аргаар хамаагүй тэр савыг буцааж авах үүрэг өгдөг. Учир нь тэд засгийн газрын гарт очвол энерчин компани бүрэн хаагдах болно. Гэлэрийн энэ тушаалын дагуу Бирк бүлэглэлээрээ хамгийн түрүүнд Ваймингийн ойд ирдэг. Тэнд тэд тэр савыг олж авсан ч тэр нь бүрэн хоосон байхыг харж мөн эргэн тойронд хид хідэн чонын цогцос байхыг анзаардаг. Үүнийг хараад гэлэр амархан ойлгодог. Тэр савнд байсан эмгэг төрүүлэгч нь ямар нэг чоныг халдварласан байх бөгөөд тэр нь бусад чоннуудыг алсан гэж. Тэр даруй гэлэр амьд эсвэл үхсэн альч байсан тэр чоныг авахыг тушаадаг. Үүнийг сонсоод Бирк бүлэглэлээрээ тэр чоныг барихад оролддог. Гэтэл харамсалтай нь эмгэг төрүүлэгчээр халдварлагдсан тэр чон асар том хэлбэртэй болсон тул агшин зуурт Биркийн бүлэглэлт болон тэдний нисдэг тэргийг устгадаг. Энэ хооронд Жоржийг ухаангүй байхад нь Boeing C-17 Globemaster онгоцоор нэг газраас нөгөө газарт шилжүүлж байгаа бөгөөд тэр онгоцонд Дэвис Кит нарыг мөн авч явж байгаа. Учир нь Жоржийн талаар тэднээс мэдүүлэг авах ёстой. Гэтэл яг энэ үед нөгөө талаас гэлэр хөлсний этгээдүүд даалгавраа биелүүлж чадаагүй. Харин засгийн газрын баг нэг гориллыг юр бусын зан авирын улмаас баривчилсныг хараад тэр горил мөн тэдний бүтээсэн эмгэг төрүүлэгчээр халдварласан гэдгийг ойлгодог. Тиймээс хуулийн хүрээнээс зайлсхийхийн тулд одоо тэдний хийх ёстой зүйлээ маш хурдан хийх хэрэгтэй болдог. Ингээд гэлэр түүний ах 2 офисын байшингийн дээд хэсэгт байрлах том дамжуулагчийг асаадаг. Үүнээс ялгарах нам давтамжийн радио долгион нь тэр 3 асар том амьтныг энэ газар руу татна. Хэрв тэр 3 амьтан хамтдаа энэ газар ирвэл цэрэг тэднийг өөрөө аль хэдийн алах бөгөөд үүний дараа нууцаар тэд тэр амьтдаас тэхийн дээж аваад тэр эмгэг төрүүлэгчийг дахин үсгэн дараа нь зарж асар их ашиг буюу мөнгө олох болно. Ийм санаатаагаар тэр дамжуулагчийг асаахад Boeing C-17 онгоцонд байсан Жорж гинэд сэрж бүх онгоцыг сүйтгэдэг. Аз болоход Дэвис, Кит, Рассел нар урьдчилан онгоцноос гарч шүхрээр аюулгүй газарддаг. Гэвч дараа нь онгоцны сүрэлт шалгалт хийж Жорж энэ онгоцны ослоос амьд гарсныг ойлгодог. Учир нь тэр амьд эсвэл үхсэн байхаа болсон. Ингээд агент Рассел тусламж хүсч видео мессеж илгээхэд тэр даруй хид хідэн нисдэг тэрэг тэднийг аварч нэгэн агаарын баазад авчирдаг. Энэ хооронд холбооны мөрдөх товчоо энерчин компанийн офис дээр ирж бүх баримт бичгийг шалгах санал тавихад гэлэр төлөвлөснөөрөө ямар ч саад доторгүйгээр бүх бурууг доктор Кит дээр тогтдог. Өөрөөр хэлбэл тэр холбооны мөрдөх товчоонд өөрийн компани ямар ч нууц ажил хийгээгүй бөгөөд энгийн иргэдийг аюулд оруулах зүйл хийгээгүй. Харин доктор Кит нэртэй тэдний нэг ажилтан бүхнээс нууцлж зөвхөн өөрийнхөө төлөө нууц судалгаа хийж байгаад илэрч компаниас хасагдсан гэж хэлдэг. Мөн доктор Китийн гэмт хэргийн бүртгэл байгаа тул холбооны мөрдөх товчоо хатагтай гэлэрийн энэ үгэнд итгэдэг. Үүний үр дүнд тэр агаарын баазад ирсэн даруйд нэгэн хурандаа холбооны мөрдөх товчооны зааврын дагуу Дэвис Кит нарыг баривчилдаг. Гэхдээ Дэвис Кит нар тэр агаарын баазад Жорж тэр чон хоёул Чикаго хотын зүг хамтдаа хөдөлж байгааг мэдээд доктор Кит энерчин компани ийм нууц дохио явуулж байгаа байх бөгөөд түүнийг зогсоохын тулд эдгээр мангас тэр зүг рүү хөдөлж байна гэж таамагладаг. Тиймээс одоо тэд аль болох хурдан Чикаго хотод хүрэх хэрэгтэй. Учир нь доктор Кит цаашид таамаглаж буугаар энерчин компанийн төв офист ямар нэг эсрэг юм байх бөгөөд түүнийг хэрхэн хэрэглэснээр эдгээр авраг амьтдыг дахин хэвийн байдалд оруулж болно. Тийм ч учраас Дэвис 2 цэргийн офицерыг шархтуулж тэдний нисдэг тэргийг хулгайлан доктор Китийг авч Чикаго хот руу хөдөлдөг. Энэ ажилд агент Рассел тэдэнд тусалдаг. Учир нь нэгдүгээрт Дэвис агент Расселийг тэр онгоцны ослоос аварсан. Хоёрдугаарт хурандаа энэ үед тэр чон Жорж 2 цэргийн дайралт хийсэн ч ямар ч байдлаар тэднийг зогсоож чадаагүй тул тэр 2 амьтныг зогсоохын тулд өөр арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож тэдэнд тусалдаг. Нөгөө талаас хурандаа удахгүй Чикаго хотын нөхцөл байдал муудаж болцсошгүйг ойлгоод бүх хотыг хоослох тушаал өгч олон цэргийн хүчийг байрлуулж тэр 2 амьтныг зогсоохын тулд оролддог. Гэвч цэргийн бүх оролцоо бүтлгүйддэг. Учир нь Жорж тэр чон 2 урд нь гарч ирсэн танкаас эхлээд нисдэг тэрэг хүртэл бүх зүйлийг устсаар байдаг. Тэдэнд авраг матар нэгдэхэд нөхцөл байдал улам дордож эхэлдэг. Энэ матрын талаар дахин хэлэх шаардлагагүй. Учир нь бид аль хэдийн 3 сав 3 амьтанд хүрсэн бөгөөд тэд одоо энэ хотод зүрэл тараан урагш хөдөлж энерчин компанийн тэр дамжуулагчийг унтраахыг зорж байна. Юутач Дэвис Кит нар энерчин компанийн судалгааны төвд ирж Rampage төслийн ямар нэг эсрэг юм байгаа эсхийг янз бүрийн газраар хайж эхэлдэг. Хэсэг хугацааны дараа тэд үүнийг олж авдаг. Гэхдээ харамсалтай нь тэр эсрэг имийг аваад гарахаас өмнө гэлэр түүний ах 2 тэр газар ирж Дэвисийг буудаж Китийг дагуулan байшингийнхаа дээд давхарт гардаг.
Учир нь энэ Rampage төслийг дахин эхлүүлэхийн тулд доктор Кит тэдэнд хэрэгтэй болно. Гэхдээ харамсалтай нь нисдэг тэргээр энэ газраас цугтахаас өмнө тэр амьтад энэ байшинд ирэхэд Гэхлэрийн ах Брит хамгийн түрүүнд цугтдаг. Дараа нь Жорж энэ байшингийн дээвэр дээр ирж тэр дамжуулагчийг эвдэж эхлэхэд Гэхлэр Кит хоёр маш их аюулд ордог. Гэхдээ энэ үед шархацсан Дэвис тэр газар ирж Китийг тэр аюулаас авардаг. Гэсэн хэдий ч Гэхлэр дахин тэднийг алхаар занал хийлж Дэвисэд өөрийн танил горилыг хэсэг хугацаанд ч гэсэн тайвшруулахыг тушааж ингэснээр Гэхлэр эндээс цугтах боломжтой болно. Гэвч Дэвис оролдохоос өмнө Жорж Гэхлэрийг бүрэн залгиж иддэг. Үүний үр дүнд Гэхлэрийн цүнхэнд байсан Rampage төслийн эсрэг юмд Жоржид ордог бөгөөд тэр шалтгаанаар Жорж аажмаар хэвийн байдалтай эргэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэр гинт ууралдаг байснаас ангижирдаг. Нөгөө талаас агент Рассел мөн тэр байшинд ирж Гэхлэрийн ах Бритээс компанийн бүх баримт бичгийг гаргуулж авдаг. Үүний дараа Брит эндээс цугтах гэтэл балгасны дор дарагдан тэр газарт ухдаг. Энэ хооронд тэр асар том чон матар хоёр тэр байшинг сүйтгэж эхлэхэд агшин зурт байшин сүйддэг. Дэвис Кит хоёр байшингийн дээд хэсэгт байсан нисдэг тэргийг сүрүүлэн буулгаснаар энэ сүрлээс амьд гардаг. Гэвч жинхэнэ аюул хасаагүй. Учир нь тэр амьтад одоо хоорондоо тулалдаж эхэлсэн. Тэднийг зогсоохын тулд хурандаа цэргийн хүчтэй энэ хотод том дэлбэрэлт хийхийг тушаасан. Тийм ч учраас Чикаго хотод халдах зориулалттай би 43 онгоцыг хөөргсөн. Гэхдээ одоо ч энэ хотод олон энгийн иргэн байгаа бөгөөд тэд тэр дэлбэрэлтэд өгөх болно. Тиймээс Дэвис тэр даруй доктор Китээс ямар ч аргаар агент Расселтай уулзаж энэ дэлбэрэлтийг зогсоохыг хүсдэг. Үгийн дагуу доктор Кит машин авч шууд Рассел дээр ирдэг. Рассел Китээс бүгдийг сонсоод хурандаад утсаар хэлж тэр дэлбэрэлтийг зогсоохыг хүсдэг. Учир нь тэр газарт одоо ч олон энгийн иргэн байгаа бөгөөд тэр амьтдыг барих тусдаа арга хэмжээг тэд аль хэдийн зохион байгуулсан. Ингээд агент Расселийн үгийг сонсоод хурандаа тэр газрын видеог харж эхлэхэд Дэвис Жорж хоёр хамтдаа тэр хоёр мангасын эсрэг тулалдаж эхэлснийг хардаг. Би та бүхэнд өмнө нь хэлсэнчлэн Жоржид тэр эсрэг имийг хэрэглэснээр Жорж бүрэн хэвийн байдалтай орсон бөгөөд зөвхөн хэлбэр нь том хэвээр байна. Тиймээс Жорж одоо Дэвисийн бүх үгийг сонсож байна. Ингээд Жоржийн тусламжтайгаар Дэвис тэр чоныг төлөвлснөөрөө матрын өмнө гаргахад матар агшин зурт чонын толгойг таслан алдаг. Гэхдээ тэр даруй матар Жорж руу давшихад Дэвис түүнийг янз бүрийн аргаар зогсоож Жорж түүнээс цугтахыг оролддог. Гэхдээ эцэст нь Жорж гартаа хүнд шархацсан ч нэг савааг матрын нүд рүү хатгаж түүнийг алдаг. Ингээд аюул зайсан хараад хурандаа тэр хотод бөмбөг хаяхыг түр зогсоож бүх хот том аюулаас ангижирдаг. Энэ хүрээд энэ хүү кино маань дуслаа. Гений өөрчлөлттэй амьтад ингэж услаа. Жорж дэлхийг авлаа. За, бүгд төрснө сайхан амраарай. Түр баярлалаа.